бодит эрзэргийн түүх сонсож сидартын түүхий энэ бодит эрзэргийн түүх сонсож сидартын түүхий энэ бодит түүх эрзэргийн түүх сонсож моддагийн түүхий чавчаут ми хүний нэралдаа сансар хорвод цуретан мөггэрэлтнэ очтон яга таслангаар дүүрэн бэ амхигийн зовноос яаж хацахгүй моцотгүй гэрлийн зам тэр гарсан бусдын төлөөрийгөө тэр зойсон хантур их мэдлээс их татсан хатууж сидата үнний болсон бурхан магшин Моглана. Чи юунд гойныг лав? Хэд хоногийн өмнө бясалгал хийж байхад ижим минь бодогдод байсан. Багада би ижигээ их зовоодог байсан юм. Тэрнээс болж их гонигллаа. Амьд зэрэг байхад нь баярлуул чадаагүй. Одоо байхгүй ч ижихээ төлөө ямар нэг зүйл хийх юмсан. Бясалгал хийх бүрд энэ үзэгдэл намайг тавгүй төлж байна. Энэ юу вэ? Моглана. Ээж чинь амьд ах уйда их хатуурхдаг хүн байсан уу? Ээжийн санаа бодол үйл хөдөлгөөн болгон үргэлж хор уршиг авчирдаг байсан. Би ээжигээ энэ завьраас яаж салгах вэ? Ямар ч байсан тэр миний ээж. Би ачийг хариулмаар байна. Ижиг минь та энэрн нэгүүлсэж арга чарга байвал хайлтж хайрл. Ээж чинь муу үйл хийдэг байсан чи ижи яав гэдэг ачтан ганц л удаа заяадаг. Энэ сайн хэрэг Моглана. Эцэгхийн ачийг хариулах хэцүү. Гэсэн ч хүн үүнийг үргэлж бодож явах ёстой. Чи гэгээлэг амьдралаар амьдарч сайн үйлс хийж л тэдний ачлалыг хариулна. Чи сайн үйлээ эцэг ихтэй зориулбал энэ тэдэнд тус болно. Тэгвэл би ч бас их баярлна Моглана. Чи энд нэгүүлсгүй амар амгалангаар амьдардаг шүү дээ. Ээжи аавынхаа төлөө л сайн үйлсээ зориул. Тэдний үйлийг нэмгэлнэ. Гэлала багш. 33 тэнгэрийн орноос буусан өлзий төдрөөр бүх хувраг эцэг эхийнхээ төлөө залбирдаг юм.
бясалгал ба чин сэтгэлийн залбирал маш хүчтэй байдгийг. Ээжи чинь нүглээс нь салгаж дараах төрөлд нь тус болно. Амьд ч вэ, үгүй ч вэ. Хүн болгоны эцэг эхийг буйны замд оруулахын төлөө би бүх хуврагуудын залбирал ёроолыг хоруулъя. Та их нэгүл сүн гуусан. Хамаг амтныг таалал дан багтагч. Ганц зулаас өөр олон зулыг асааж болдог. Тэглээгээд гэрэл нь багасахгүй. Харин ч улам их нэмэгддэг. Аз жаргалч адилхан. Ханта. Та үнэхээр Буддагийн дагалдагч болсон юм уу? Аимшигт. Таны ганцаараа ингэ орхиод би хэрэггүй явж. Та яаж ингэж чадваа? Яагаад шашнаасаа урвчих вэ? Та дайчин хүн. Таны үүрэг бол Магата улсыг хамгаалж агуу том гүрэн болгон мандуулах юм шүү дээ. Би өөрийн үүргээ мэднэ. Танаар хэлүүлэлтгүй. Таныг Будда ховсдсон байна. Тэр тех хөвдстэй. Будда эцгийн чинь замыг хүртэл алдуулсан. Танаас Буддаг гүтгэх хэрэггүй гэж гуй. Ханта. Энэ бол үнэн. Будда зөрчилтэй асуултад хариулалгүй зориудаар бидний дунд маргаан дэгдэж байна. Жишээ нь орчлон мөнхөгүй юу? Орчлон ертөнц хязгаартай юу? Бие махбод сүнс гэж хоёр өөр зүйл үү? Үхсний дараа бид оршин тогтнох уу? Эсвэл оргүй алга болох уу? Би танд хариулж чадахгүй багш. Та өөрөө л асууж байна. Будда сургаалдаа энэ тухай чухалчилж үздэггүй. Будда ийм мөнхийн асуултыг хөнддөггүй бол тэр та нарт юу номлодог юм бэ? Түүнээс авах юм надад байна уу? Будда бие махбод амьсгалаа хянахыг хүсдэг. Ингэснээр хүн сэтгэл хөдлөлөө ойлгож түүнийг барьж чадна. Бас уй гашуудлаас ач сална. Харуусаж шаналж байсан ч хүн гол нь гэгэрч амьдрах ёстой. Будда биднийг амьдралаас зүгтгээгүй. Гэгээлгээр амьдр гэж сургасан. Багш. Амьдрал бол багахан бэрхшээлүүдийн гоёмсог цуглуулга. Гүн ухааны яриа хөрөө биш. Төлөвшөөгөө ухаанлаа. Ингийн шийдвэр хайдгийг. Та бол хаан. Магатагийн оргил дээр заларсан хүн. Хүнийг байр суурьаар нь ялгуурлах буруу. Та хаанта. Яг сүрлийн зам руу орох нь. Та бол хаан. Номын мэрэгч шиг битгий. Хүмүүс л Бярман болон дайчдын ялгаа гаргасан. Би Буддагийн сургаалаас амгалан олж харсан. Ханта. Та амар амгалан байхыг хүсвэл би танд өөр арга санал болгож чадсан шүү. Та харин ч амгалан алдагдуулж байна. Та тусалж чадахгүй. Намайг төрсөн эцгээ хөнөө гэж ятгаж шагсан хүн нь та шүү дээ. Би нүдэ аних бүртээ Бимбисар хааныг над руу өршөөнгүү харцаараа илбэн байгааг харах юм. Өдөрч шөнч унтаж чадхаа байлаа. Өршөөгөөрэй. Ханта. Би бол Бярман.
Тиймээс үннийг тань хэлье. Та эцгээ хөнөөсөндөө биш. Харин Амра Пали санвартан болсонд л харамсаж байгаа юм. Тайлагчаа. Миний бодлоор энийг боддоо танд зааж. Та Магадагийн ард түмнийг бодооч. Ханта намайг битгий басамжил. За яг би учрыг олноогайгүй. Антан сүүлийн үед та их өөрчлөгдөж. Ажаа чадруу хийцээ цусаас гаруулахаас нааш илдээ болгож байсан билээд. Энэ тайлагчийг цааш нь харуулж юу хэн байх вэ? Ингэснээрээ би Будда багшийг үл ойшоосон хэрэг болно. Энэ сүрдүүлгийг тэгээ зүгээр өнгөрөх гэж юу? Намайг хэн ч өдөөн хатгсан бай. Би бусдыг дахин занчлахгүй. Би багшийн заасан замыг дагах болно. Будда. Амар байна уу? Энэ таны шив Судатын эхнэр Пуна Лакшми. Юу болов? Судат сайн уу? Гэгэн багш минь. Таны шав Судат өнөө маргаашгүй болцоход байна. Тэр таны л тухай бодсоор байна. Хэвтэрт ороод би энэ бүр дордсон. Нэг үсэж бодтаа минь. Би ихнэр хүн. Тэгтэл нөхөр маань зөвхөн таныг л бодож таны төлөө амьдарч байна. Танаас хичээнгүй лэнгүй. Та түүнтэй уулзсан хүсэл горлын болгоож хайрлаа. Судата би тэргүүтэн ховоргуудын өглөгийн эрхэм эзэн мөн. Тэр эд хөрөнгөө ядууст тараасан. Энэ сарвчийг хүртэл барьсан юм. Би тийм бурханлаг хүнтэй мэдээж очиж уулзнаа. Тэр хөө түүнтэй уулзчаад өөх юмсан. Будда хамаарлан ирж байна. Заларлаа. Миний сүүлийн хүсэл биелэгдэх нь тэгэлгүй яхав Судат. Бид таны хэмжээлшгүй өгөөмөр өглөг буйныг хүртснээ өгүүлээд баршгүй билээ. Та бүү гонигл өхлөөс битгий аа. Будда би хас гэтэл таныг хараад сэтгэл минь уучирч байна. Бүү аа Судат. Та бусдын төлөө амьдралаа зориулсан ховор хүний нэг. Та өвчин зовлонгоо мартаад анхаарлаа төвлөрүүлэх. Тэгээд намайг дагаад хэл. Би танд энэ хүү үхлийн давааг
хэрхэн даван туулахыг заая. Одоо нүдэ аниад бүрэн төвлөр. Би бол нүд биш. Би бол нүд биш. Би чих биш. Чих биш. Би хэл биш. Би хэл биш. Би бие биш. Би биш. Би ухамсар биш. Би ухамсар биш. Сайн төвлөр. Хичээгээрээ судаад. Нүдэ ань. Миний үзэх үе би биш. Миний сонсох үе би биш. Миний үнэрлэх үе би биш. Би өдгөө төрж буй амт сэтгэл хүрлцэхүйн айлнч биш. Миний үзэх үе би биш. Миний сонсох үе би биш. Миний үнэрлэх үе би биш. Би өдгөө төрж буй амт сэтгэл хүрлцэхүйн айлнч биш. Би энэ дүрс дууч биш. Би үнэр сэтгэлийн айлнч биш. Би амт ухамсрын айлнч биш. Би энэ дүрс дууч биш. Би үнэр сэтгэлийн айлнч биш. Би амт ухамсрын айлнч биш. Би энэ шорооны бас огторгуйн ч мах бод биш. Би хий биш. Усч биш. Би ухамсарч бас биш. Ямар ч мах бод намайг уяхгүй. Төрөхгүй өгөхгүй надад нөлөөлөхгүй. Төрөхгүй өгөхгүй надад нөлөөлөхгүй. Би төрөөгүй тиймээс би үхэхгүй. Би инээмсэглэж байна. Амьдрал намайг төрүүлээгүй. Тиймээс үхэл миний амийг булаахгүй. Би төрөхгүй үхэхүйд дулдуудахгүй. Хизээч үгүй. Хизээч үгүй. Яасан судаад болохгүй байна уу? Болж байна багш. Таны үг бүр сэтгэлийн минь сайхан хөнгөрүүлэх юм. Би ойлж байна. Учир нь би тантай олон жил ор шатар байсан. Амьсгал хураах үедээ л намын утгыг ойлгох хувь тохиодгүй шүү. Бурхан та ханцшгүй нэгэн сэтгэл зүрхийг дараад байсан үхлийн айдсыг үргэлээ энэ ертөнцийг орхиж сүүлийн амьсгалаа хураах үедээ таныг л харахыг хүсч байлаа.
Хаантан энэ хоёр худалдаач нь танд айлтгалтай гинэ. Вичид худалдаа нэ гэхээр ойгоор заавал дайрч өнгөрдөг. Хамгаалалтгүй бол их аюултай гинэ. Вичид асуудал үүсэ юу? Тийм ээ. Сүүлийн хэдэн сар тэнд дээрэмчдийн бүлэг гараад ирж явуулын хүмүүсийг дээрэмдээд ямар ч улмөр үлдээлгүй ширэнгэн ойд бүхчигдэг. Дэдний дээрэмцэн бараа нь хэд хоногийн дараа Вичигийн захтар гараад ирдэг гинэ. Жанжанги. Хэдэн туршуул жирийн хүн шиг хувцлаад Вичи рүү явуул. Тэр дээрэмчдийн талаар мэдээ занг цуглуулах хэрэгтэй байна. Дараа нь дээрэмчдийг бариад хатуу шийтгэе. Мэдлээ Хаантан. Та хэд төр хүлээхээс. Гэхдээ Вичигийн зам удахгүй аюулгүй болно. Тэр болтол би хэдэн цэрэг өгье. Тэднийг хараад тэр дээрэмчид халдаж зүрхлэхгүй байх. Жанжан. Цэргийн ахлагчид та хоёр энэ худалдаачдыг дагалдан явж хамгаал. Найз. Сая тэнд юу болов? Би бүр үнэхээр гайхлаа. Бид чинь хаан тулсын цэрэг үстэй. Улс ал хамгаалах ёстой. Харин тийм ээ. Ааж шатруу хааны ил буруу. Вичигийн дээрэмчид жамаргүй дээ. Биднийг хараад зугтна гэж байхгүй. Эцсээ хүртэл үзэлцэндээ. Тэднийг яаж ийгээ тонлоглооч дээрэмчид барагдахгүй. Дахиад л шинээр гараад ирнэ. Харин бид эрэлгийн өмнө хүн алсан хүнд ял дуунана. Тэр үнэ найз минь. Бүхий л насаараа ийм сэтгэлийн дарамттай явахыг хэн хүсгэвдэ? Хоёулаа өгсөний дараа там дуунвал яана. Эзэн хаан авралын замд орж буддагийн шавь нь болсон байлээ. Нүгэл хийсэн ч тэр эрэлгийн өмнө заавал цагаатгагдана. Бид ч гэсэн тэгж болно шүү дээ. Зөв. Манай эзэн хаан 5 зарчмыг дагаж хүчирхийллээс зайлсхийдэг. Тэгвэл хоёулаач тэгэх хэрэгтэй. Би ч гэсэн санаа нэг байна. Гэхдээ хоёулаа цэрэг болохоор хааны тушаалыг зөрчиж үл болно. Үүнийг урвалт гэж үзнэ. Тиймээс хоёулаа өөр арга хааж энэ асуудлыг шийдэцгээе. Болж байна. Хэрв буддагийн дагалдагч болвол хэн ч биднийг хүчирхийлэлд албадахгүй. Яг тийм. Хоёулаа өнөөдөр ховрог болцгоё. Ирээдүйн нүглээ тэвч цэцгээе. За явцгаая. Ягав Шарипутра. Чи санаа зовсон харагдах юм. Будда. Манай ээжийн би их таруухан байна. Манай наала тосхонд түүнийг асрах хүн даанч алга. Хэрвээ та зөвшөөрвөл надаас зөвшөөрөл авах юусэн бilé? Эцэг ихээ асрах нь бидний эрхэм ариун үүрэг. Энэ боломжийг хэрхэвч алдаж болохгүй. Шарипутра. Хэн нэгэнд чин сэтгэлээсээ хандах нь бясалгал юм. Ялангуяа ижи аавда. Та манай ээжийн зовлон хөнгөлөөд өгөөч. Хүн саруул ухаан эрүүл биетэй байхын тулд өнгөрсөн бүхнээ орхин мартаж ирээдүйн талаарч шаналлах хэрэггүй. Одоо цагтаал үнэн зөвөөр амьдр. Агшин бүрийг бүү алд.
Анхаарлаа гол зүйлдээ л хандуул. Утга төгөлдөр амьдр. Танаас холдож байгаа ч юм шиг сонин мэдрэмж төрөөд байх юм. Хүн бүр тань дээр гашуудал зовлонго тоочж ирнэ. Гэтэл та энэ бүхэнд огтхон ч түүрдэхгүй маа. Хэрв чи өөрийгөө жинхэнэ чин сэтгэлээр хайрладаг бол хэн нэгнийг гонигтай явахыг хүсэхгүй. Будда. Би олон ч мэрэгдэг мэднэ. Гэхдээ тань шиг ийм агуу нэгэнтэй учирч байсангүй. Аажид шатруу. Чи олон ном судар уншиж болно. Тэднийг цээжээр мэддэгч байж болно. Гэхдээ мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэхгүй бол чиний бүх чармаалт дэмий хоосон болно. Та ямар нэг юмд шаналаа юу Аажид шатруу? Будда. Та миний бодлыг уншчихлаа. Магадагийн их тайлагч бол хаан тулсын төлөөлө зүтгэдэг хүн. Түүний зөвлөмж бидэнд маш чухал. Гэтэл Чамайг миний дагалдагч болсонд ундуутсан. Тийм ээ. Бид хоёр хэл амаа ололцсонгүй. Ордны их тайлагч болон Магадагийн бэрмнүүд надаас хөнд ирсэн. Хэрвээ энэ зөрчил үргэлжилвэл хамгийн түрүүнд манай Магадагийн иргэдэд таагүй байх болов. Та бярмнуудтайгаа ойлголцохыг үнэхээр хүсэж байвал би танд арга зааж өгье. Аажид шатруу. Айлдан хайрлна уу? Эхлээд тэдэнтэй уулзахаар тохир. Тэгээд зөрчлийн талаарх өөрийн бодлоо хэл. Хоёрдугаарт та нар асуудал юунаас үүссэнийг мартах ёсгүй. Хоорондоо ярьж шалтгааныг нарийн тодруул. Элен далангүй ярилцах хэрэгтэй. Гуравдугаарт уг зөрчлийг арилгахын тулд сэтгэл хөдлөлөөр биш ухаанаар ханд. Дөрөвт хэрв чи буруутай бол тэрнийг хүлээн зөвшөөр. Өөрийгөө дахин битгий буруутга. Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь бусдад өөрийгөө ойлгуулах анхны алхам болно. Таны зөв Будда. Тавд эцсийн шийдвэр гаргахад түүнийг бүгд хүлээн зөвшөөр. Тунхаг бичгийг хүн бүхний өмнө 3 удаа унш. Хэрв эсэргүүцсэн хэн нэгэн байхгүй бол үүнийг эцсийн шийдвэр гэж үзнэ. 6-ад шийдвэрийг хоёр тал хоёулаа бүрэн дүүрэн хэрэгжүүлж хоорондоо эвийг хичээнэ. 7-д Капилавастугийн тариачдын хооронд гарах маргааныг тэдний хүндтгэдэг ухаалаг нэгнийг өөрсдөөр нь сонгуулан ахлагчаар нь тавьж шудраг шийдвүлэх хэрэгтэй. Тэгвэл та нар эвлэрч амар жимэр сайхан болно доо Аажид шатруу. Чи асуудлаа шийдэж гомдлоо мартаж
амар тайван амьдрах болно. Энэ нь бие биедээ ойртож дотносхын сайхан жишээ болно. Будда. Таны сургаал ертөнцид энх тайвныг түгэнэ. Хэрв шударгаас зөрчигдөж хүмүүс хооронд эвлэршгүй зөрчилдөөн үүсвэл таны энэ сургаал үл ойлголцлыг арилган нөхөрлөл эв зохицол ноёрхох болно. Эрхмэ. Бидний энэ үл ойлголцол Магада хаан тулсыг сүрүүлэх нь. Бид эвнэгтэй тохиролцвол энэ нь хэн хэндэл хэрэгтэй. Хаанта. Би таны чин сэтгэлийг хүндэтгэж явдаг. Уг үл ойлголцлыг арилгахын тулд 7 мөрдөх хэрэгтэй. 7 алхам. Энэ алхмуудыг мөрдөж бүгдээр энэ асуудлыг эцэс болгоё. Эхний алхам нь Хаанта. Энийг хэн зохиосон юм? Буддагийн санаа. Юу? Будда юу? Хаантан. Бид Буддагийн дүрмийг дагах юм уу? Тэр хин юм? Шүүгч үү? Энэ арай хэтэрнэ. Хаанта. Бүгдээрээ Буддагийн дүрмийг дагаад явбал бид бас тэрний дагалдагч хоёрын ялгаа юу вэ? Тэрнийг л арилгая. Хаанта. Буддагийн туйлын үнний мөр Бэдмитийн ярамнуудыг буруу шаадаг. Тэр бидний үзэл бодлыг үл тоомсорлож, бидний ёс уламжлалыг гутаас. Тийм байж тэр яаж бидэнд дүрм зохиох юм? Та том алдаа гаргаж байна. Будда бярмнуудын талаар муу юм хэлж үзээгүй. Хүн төрлөختөн олон жилийн турш төөрөгдөн амьдарч байсныг тэр л гэгэрүүлж чадна. Алагчаалах, ядгуурлаж хүч хэрэглэхийг Будда үндсээр нь тасдаж үгүй хий гэж байна. Энэ зөв биз дээ. Та бүгд тансаг сайхан амьдарч байна. Буддагийн тухай ярихаас өмнө би та нарт нэг л юм хэлье. Би хааны тэтмээ Буддад сөгдөн өргөсөн юм. Тэр авхаас татгалцсан. Эрх мэдэл, эд баялаг тансаг амьдрал гэх та нарын эрхэмлээд байдаг зүйлүүд Буддад огт хамаагүй. Тэр бол хаадын хаан. Тэгсэн мөртлөө энгийн амьдардаг. Бидэнд тэгх зориг зүрх бийсэн билүү? Хаантаа өршөө. Та биднийг хамгаална. Бүү ай гэж амласан хаантаа. Тэгсэн сая бид вижээ рүү явах зам дээрэмдүүлчихлээ. Бас зодуулчихлаа хаантаа. Би та хоёрт цэрэг гаргаж өгөө биз дээ. Тэгвэл тэд биднийг огт хамгаалсангүй хаантан. Тавхан цэрэг л хөдөлсөн. Тэгээд ч нэмэргүй. Бүгд байхгүй болсон. Жан. За хаантан. Энэ юу болж байна? Тушаалыг яагаад биелүүлсэнгүү? Уучлаарай хаантан. Танд хэлье гэж бодож байсан юм. Манай цэргийн ахлагч нараа ховрог болох хүсэлт гаргасан. Шалтгааныг асуусан чинь бид Аажа Чатрав хааны адил хүч үл хэрэглэх зарчмыг баримтлана гинэ. Хаанта. Манай цэргүүд бүгд ховор болох юм бол улс маань сүрэн. Надад Будда та ямар ч хувийн өс хонцон байхгүй. Тэрний ховрог болох нь түүний хэрэг. Гэхдээ цэргүүд бүгд ховрог болоод эхлэвэл бүхэл бүтэн улс замбрааг үтнэ. Тэр манай цэргүүдийн тархийг эргүүлж яах гэдэг юм? Эднийг харахгүй юу? Хэрвээ Магадагийн бүх цэрэг ховрог болж ховрвол Магадаг хэн хамгаалах юм?
Бодтой. Тайлагч уушин хэлсэн нь үний юм биш үү? Манай цэргүүд дайтхаа болвол хэн биднийг хамгаалах юм? Хаан ширээн санархагчид энийг ашиглан намайг унах гээд байна. Тэд таныг цэргүүдэд нөлөөлж өөртөө татаад байна гэж гомдлож байна. Бодтой. Гэхдээ би үүнд тэгтэл санаа зовсонгүй. Би эндээ хаан. Харин бусад орны хаад гин буруугүй ховрогуудыг шийтгэж магадгүй. Бодтой, та энэ асуудлын шийдлийг айлтаж өгнө үү? Санаа зовлтгүй аажат шатруу. Цэргүүд үүрэг хариуцлагаас зайлсхийснээ хүч үл хэрэглэх зарчим гэж ярих нь буруу. Тэд улс орон хаант засаг төр жирийн иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Би энэ талаар нэн даруй сургаал айлдахдаа онцлоё. Альва ховрог бээр цэрэг хүнийг шахамдуулах ёсгүй. Ананд чи энэ захиасыг бүх ховрогийн чуулганд хүргэх. Бодтой. Би хүч үл хэрэглэхийг ойлгоно. Гэвч надад ихэдэн асуулт байна. Чөлөөтэй яр аажат шатруу. Шудраг бус явдалтай тэмцэх нь хаан, жанжин, цэрэг бидний үүрэг. Харин хаан тулсын хууль цаазыг мөрдөх нь иргэдийн үүрэг. Та хүч үл хэрэглэхийг номдож бусдад туслах хэрэгтэй гэж сургадаг. Гэтэл гэмт хэрэгтнийг шийтгэх эрх бидэнд байна уу? Эх орон, эд хөрөнгө гэр бүлийн аюулгүй байлгахын тулд дайн хийж болох уу? Чамд нэг үлгэр яри аажат шатруу. Нэг тосхонд хорт могой өөрлөжээ. Олон ч хүн түүнд хатгуулснаас болж үхсэн аж. Тиймээс хүмүүс тэр могойноос айж хүүхдүүдээ могой үрэлсэн модноос холхон яв гэж загтдаг байжээ. Тэгсэн нэг ховрог тэр тосгоноор дайран явжээ. Тэгээд могой үрэлсэн модны дэргэд амархаар сууж л дээ. Могой хатгахаар нүхнээсээ гараад ирлээ. Ховрог огт айхгүй байгааг хараад могой мэл гайхав. Ховрог бээр могойд хүмүүсийг хатгах нь тэднийг маш их өвдгөж шаналгаж байна. Зарим нь амь насаач алджээ гэж. Могой алдаагаа ойлгоод дахин хизээч хүн рүү дайрч гэмтээхгүй гэж шийджээ. Могой аюулгүй болсныг хараад тосхоныхан аажмаар айхаа болж харин ч түүнийг дээрлэхэд эхэлжээ. Хүүхдүүд сүүлэн дээр нь гიშгэж гүйлдээд. Гэхдээ могой хизээч хэнийг ч хатгасангүй. Түүн рүү чулуугаар шидсэн ч тэр дахиж хэн рүү ч дайрсангүй. Хоол ундгүй удсан могоон бие солидаад эхэлж тэр шөнөөрл гарч хэдэн хайрга залгилна. Маргааш нь ахиадл хүмүүст дээрлэхүүлж тамлуулна. Могой тосгоныхын түүнээс бүр айхаа болтол төвчээр гарган тэсжээ. Тэгсэн өнөөх ховрог тэр модны хажуугаар явж таарчээ. Могоон бие маш муу байгааг тэр хараад сэтгэл нь ихэд шаналж. Тэр могойг өрөвдөн асарч шархацны учрыг асуужээ. Могоо хариулахдаа би хүнд энэрэнгүй хандаж халдхаа болсон гэв. Ховрог могой руу харж инээгээд би чамаас хүмүүсийг л битгий хатаг гэж хүссэн. Өөрийн мөн чанараа орхих гэж хүсээгүй. Могой цогнойн хоржгонхоо болж чадах уу? Хүч үл хэрэгэлсэн ч байсан. Тэр нь хэтэрвэл өөр хүчирхийлэл түргэх магадлалтай. Гэмт хэрэгтэн айж явах ёстой. Хийсэн хэргийнхээ төлөө шийтгүүлэхээс айж явах ёстой. Гэхдээ шудраг ёсоор бол
ямар ч гэмт хэрэгтнийг хувийн өс сонзонгоор шийтгэж болохгүй. Гэмт хэрэгтэн хийсэн буруу үйлдэл болон бусдад учруулсан гмийнхээ төлөөл шийтгүүлэх ёстой. Өөр хэлэн шунал атаархал шийдвэрт нөлөөлвөл шүүх шудраг байх уу? Мууг сайн үйлсээр ял. Хэрв муу нь сайн сайхныг дийлбэл хүн төрлөختөн мөхнө. Харин хором мууг ялахын тулд дайн хийх шаардлагатай бол тэрнийг хий. Өөрөө л дайн битгий эхлүүл. Дайныг зөвхөн сүүлчийн арга гэж бод. Бодтой. Таны мэрэгэн санаа, таны хэлсэн үг миний сэтгэлийн харанхуйг арилгаж бодлыг минь цэлмэлээ. Энэхэн насандаа тантай учирсан минь юутай их ерөөл буй юм бэ? Мууг сайн үйлсээр ял. Хэрв муу нь сайн сайхныг дийлбэл хүн төрлөختөн мөхнө. Харин хором мууг ялахын тулд дайн хийх гарцаагүй шаардлагатай бол тэрнийг хий. Өөрөө л дайн битгий эхлүүл. Дайныг зөвхөн сүүлчийн арга гэж бод. Энэ бол бодит эрзэргийн түүх сонсож сидартын түүхий. Энэ бол бодит эрзэргийн түүх сонсож сидартын түүх.